Палеолитын доод үед хоёр хөл дээрээ явагч бичин төрхт хүмүүс идэж болох байгалийн бэлэн ургамал, ногоо, үр жимс, үндэс зэргийг түүрлэж, зарим жижиг амьтдыг агнаж ам зууж байжээ. Энэ түрүү үеийн олзурлах, түүрлэх аж ахуй байлаа. Эртний үеийн анхны баг зэвсэг тун эгэл байсааж, дэлхийн түүхэнд дэх хамгийн эртний чулуун зэвсгүүд Дорнод Африкийн Кен улсын нутагт Туркана эмх нуурын дэргэд буй Ловимки 3 хэмээх археологийн малтлагын талбараас олдсон байна. Тэдгээр зэвсгүүдийг эртний хүний үйл мэдэгдэх нэгэн төрөл 3.3 сая жилийн өмнө хийжээ. Хэдийгээр уур хийц тун эгэл байгалийн чулуунаас бараг ялгархгүй шахам хэдий ч тэдгээр чулуун зэвсгүүд нь эртний хүн байгалийн чулууг зориудаар засаж багаж хийгээд аж ахуй эрхэлж байснараа адуус амьтнаас ялгарсныг чухал гэрч болсон байна. Ловимкийн чулуун зэвсэгт эртний хүний амьдарч байсан цаг хугацаа нь геологийн үйлчлэлээр плиоцены үед хамаарна. Тэр үед дэлхийн уур амьсгал дулаан дундаж температур нь өнөө үеийнхээс Цельсийн 2-3 хэмээр илүү байжээ.